Амьдралын олон өнгө сүлэлдэн амсхийг завгийн урагшлах их хотын амьдрал. Ажил алд хайртай хүн рүүгээ хаа нэг тийшээ явах олон түмний хөл хөдлөгөөн. Түм түжигнэж бомбочгонсаар суурин иргэншлийг бүтээх гэж алдаа оноог туулсаар онсон нэг шийдвэрийг энд өгүүлье. Урагшлах амьдралын ухаалаг хэрэглээ. Энэ бол манай нийслэлчүүдийн амьдралд чухал үйл явдал болж байгаамаа. Бид нар нийтийн тээврийн орчин цагийн төвшин хүрсэн үндсэн нөхцөл хангагдлаа гэж ингэж үзэж болно. За энэ манай гэрээ байгуулсан дата карт консорциум маань Солонгос Монголын хамтарсан цогц юм төсөл юм аа. Цаашид нийтийн тээвэртэй холбоотой бүх мэдээлэлээ ухаалаг уцтай хүмүүр гар утсандаа авах боломж бүрднэ гэдгийг онцолж байсан юм аа. Улаанбаатар смарт карт үзүүлж байна. Тэгээ 2014 оны 6 сард анх Улаанбаатар хотоос нийтийн тээвэрт картын систем нэвтрүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх тендерийг зарласан. 6-7 компани өрсөлдсөн. Тэр 6-7 компанитраас манайх бол одоо улсаас нэг төрөг гаргуулахаар 100% өөрийн хөрөнгөөрөө энэ төслийг хийн. Нийтдээ 13 сая доллараар хэрэгжүүлнэ. За тэгээд энийг дагаад бүх системүүдийг бид нар хийн. Тэгээ үйл ажиллагаа биднээс авч явна. Ингээд ийм нөхцөлтөөр бид саналаа өгсөн. За нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 1954 онд анх төлбөр тооцооны тариф тогтоогдож 2015 хүртэл бол төлбөр тооцооны хэрэгсэл дандаа бэлэн мөнгөний тооцоон дээр явж ирсэн. Бидний ярьдаг кондуктор буюу одоо тасалбар хураагчтай. За ингээд нэг хүний тоолдог илүүтэйгээр ийм механик хүний оролцоотойгоор одоо тооцоо судалгаа хийж энэ дээрээс үндсэн төлөвлөлтүүд хийж ирсэн байдаг. Нийтийн тээврийн норм төлөвлөгөө өндөр, орлогоороо цалинждаг, цалин хөлсөө чамлсан ажилчдын гомдол, үйлчлэгээ болоод тээврийн хүрэлцээ муу гэсэн гомдолтой зэрэгцэн тасалбар тасалдгүй нийтийн тээврийн ажилчид өдөртөө хэдэн төгрөг шамшигдуулдаг болоо гэсэн иргэдийн хардалт асуудал дагуулж байлаа. За энэ байдлыг бол хотын тухайн үеийн удирдлага одоо улс орны нийтийн тээврийн үйлчлэгээний төлөвлөлт, мэдээлэл, цахим төлбөрийн системийг одоо дэлхийн түвшинд хэрэгцээ шаардлагатай байна гэж үзээд одоо тендер зарлж одоо энэ төлбөр тооцооны систем нэвтрэн ирснээс хойш даруй одоо 10 жил өнгөрсөн байна. Америкаас Солонгос руу буцаж ирж байхад онгоцонд Сеул хотын нийтийн тээврийн асуудал хариуцсан орлогч нартай таарлалцсан. Тэгээ Монголд энийг зарлж байгаа юм байна гэдэг бас сонсож энэ тендерт оролцох багийг бүрдүүлж энэ тендерт оролцсон дэлхийн шилдэг мэдээ тээврийн систем болчихсон байсан. Сеул хот нэвтрүүлсэн Тэм-оны систем тухайн үед бол Korea Smart Card гэж байсан. Энэ компанийн бүтэн материалтайгаа дээр нь санхүүгийн талдаа, төлбөр тооцоо талдаа хамтарч ажиллагчаар нь худалдаа хөгжлийн банк. За энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтц буюу гол юм байна нөгөө шүлжээ интернет юм чинь. Шүлжээ интернетийн хамтрагчаар нь G-Mobile компани. Тэгээд одоо дэмжин хамтран ажиллагчаар нь тухайн үеийн Монголор захирлын дундгов энержи, манай намаач, тэгээд дата карт, тэгээд Jeep захирлын Zebis гэсэн 4 компани түншлэлтэй. Дата карт консорциум гэж ингээд бидэд тендерт орж шалгарч байсан.
тухайн бэлдэж байгаад тендерт бид 3 алюмины хайрцаг материал барьж ирсэн шүү дээ. Тэгэхээр бол бус хүмүүс бол 1-2 ингээд гавцтай гавцалчихсан ингээд бичгийн одоо бор цаасанд ингээд материалууд нь багтаад ингээд лацтаад орж исэн бол бид алюмины хайрцаг дүүргээд бүх материалуудыг бэлдээ. Анх сонгох сургалт болоод ингээд ялчаад тэгээд сонгогчдойгоо хэлцээрт ороод ингээд явж хахад манай төслийг хүчингү болгоо засгийн газрын хурал дээр татаж аваад Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлээд Германы технологиг оруулна гэдэг нэг компанид шууд заагаад ингээд өгчихсэн. Тэгээ энэ дээр бол бид нар бол маш их одоо юу гэдгийг гомдолтой нэлээд бас юм болж иж буцаад одоо хот руугаа шилжээд тэгээ хотоос дахиж одоо шалгаруулалт явуулаад ингээд тухайн үед нь том бүр ажлын хэсэг гараад иргэдийн урлаар хэлцээд ингээд манай төсөл шалгарч ирсэн 2 удаа ингээд шалгараад энэ төслийг эхэлж ирсэн түүхтэй. Дэлхийн томоохон хотууд хөгжил гэх үгтэй ухаалаг нийтийн тээвэр гэх үгийг хөдөлгөөн мөрмөд хамт хөгжүүлж явдаг. Улаанбаатар хотын хувьд шалгаагүй нийтээр хөлөглөх нийтийн тээврийн салбараа хөгжүүлэх, олон улсын нийтийн тээврийн сайн технологиг нэвтрүүлэх үүднээс олон улсын стандартад нийцсэн найдвартай ажиллагаатай цогц систем нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Манай хөрөнгө оруулагчид өөрөө Солонгостой 2004 онд энэ төслийг хийсэн ийм компани байдаг. Team One гэж компани байгаа. Өнөөдөр ингээд зүүн өмнөдөөс дэлхийн маш олон улсад одоо нийтийн тээврийн төлбөрийг амжилттай нэвтрүүлсэн. Буюу одоо энэ системийн ноу-хау эзэмшдэг ийм компани байдаг. Team One гэж компани. Ингээд Монгол улсад бол энэ нэвтрэгтэй бас нэлээд баггүй бэрхшээлийг туулж үүсгэн байгуулж ирсэн. Монголд бол бас зориулж программын шинжилэл, технологийн шинжилэлүүд бол өөрчлөлтүүд хийсэн. Программын хувьд бол бид манайч нэг өдөрт нэг сая 300 мянган хүнтэй өдөртөө нэг 700 мянган зорчилт хийгдэнэ гэж тооцоо хийж нийтийн тээврийн энэ автобусны маршрутын систем тэгээд энэ автобусан дээр уншиж байгаа системүүд тэгээд манай нөгөө шүлжээний чадвараас хамгаалаад программыг бүгдийг шинжилсэн шүү дээ. Энэ компани маань өөрөө зөвхөн нийтийн тээврийн салбарт ажиллаж зохисохгүй банк санхүүгийн салбарт, зам тээврийн салбарт те ингээд ийм мэдээлэл технологийн салбарт гэдэг ингээд 3 салбарт одоо шинэ технологи ноу-хау нэвтрүүлсэн юм компани манайх л. Ялангуяа нийтийн тээврийн салбарт одоо энэ шинэ төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бас хууль эрх зүй болон дүрм журмын хувьд бол бас нэлээдгүй олон ажлуудыг бид нар амжуулж одоо хийсэн. За тэрний нэг нь бол 2 хуулинд өөрчлөлт оруулж шинээр одоо 6 журам дагалдах журмыг батлуулж за Монгол улсад одоо 11 шинэ стандартыг нэвтрүүлсэн ийм төсөл юм байгаа. 20 автобус, 10 троллейбусын дээр манай тоног төхөөрөмж ижил бүрэн суурлагдаад ингээд туршилтанд гараад эхэлж байна. Цахим төлбөрийн тоног төхөөрөмжөнд уншуулах картыг Улаанбаатар хотын 500 цэг дээрээс худалдаалахаар төлөвлөжээ. Ер нь бол одоо энэ систем нэвтрүүлсний дараа маршрутын шин төлөлтийг хийн. За дээрэс нь одоо зорчигчдын урсгал мэдээллийг бодитоогоор авч байгаа. Нийтийн тээврийн үйлчлэгээнд цахим төлбөрийн системийг нэвтрүүлснээр тухайн чиглэлд үйлчлүүлж байгаа автобуснуудыг удирдлагын төвөөс хянах боломжтой болох юм байна. Нийтийн тээвэр гэдэг зөвхөн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэлдэггүй. Тухайн улсын хот төлөвлөлт, төрийн засаглах чадамж, иргэдийн амьдралын чанар, хотын соёл гэх мэт олон үзүүлэлтийг илтгэдэг өргөн агуулгатай хөгжлийн хөдөлгүүр салбар байдаг. Өнөөдөр энэ хөдөлгүүрийг зөв залж нийтийн тээврийн салбар томоохон өөрчлөлтийг эхлүүлж чадсан Улаанбаатар Smart Card компани хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн хэвийн үйл ажиллагааг бүрэн хангаж нийтийн тээврийн салбарт томоохон өөрчлөлтийг эхлүүлж чадсан. Мөн төслийн хүрээнд бусад салбарт шинэ бүтээмж, шинэ санааг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Улаанбаатар Smart Card компани нийтийн тээврийн салбарт ажилласан 10 жилийн хугацаанд нэгдүгээрт банкны санхүүгийн салбарын түлш байгууллагуудтай хамтран онлайн NFC холболтын системийг тогтвортой хөгжүүлж байна. Хоёрдугаарт Монголын татварын ерөнхий газарт өдөр бүр 500 мянга гаруй өгөгдлийг найдвартай дамжуулж, өгөгдөл дамжуулах системийг улам сайжруулж байна. Гуравдугаарт манай нийтийн тээврийн нэгдсэн системтэй холбоотой дата бааз нь нийтийн тээврийн хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулсныг, Монголын олон аж ахуй нэгж, их сургууль, судалгааны хүрээлэнгүүдийн
олон арван шинжилгээ судалгааны ажилд хувь нэмэр оруулж ирснийг харж болно. За үүнээс гадна нийтийн тээврийн салбарт гэхээр Монгол улсын хэмжээнд зайнаас унших одоо ийм карт, ялангуяа NFC ийм картын одоо төлбөрийн хэрэгслийн бас хууль эрх зүйн орчноос гадна бас ийм стандарт ийм шаардлагууд нь бол байдгүй байсан. Тэгээд тухайн үед бидний бас нэг томоохон хийжсэн ажлуудаа нэг маань бол олон улсын стандарт ISO одоо 14433 гэсэн стандартыг бол бид нар Монгол стандарт болгож MNS 14433 гэсэн энэ стандартыг бид нар батлуулах ажлыг бас бид нар хийсэн. За тэгээд энэ маань бол үндэсний одоо төлбөрийн системийн тухай хууль батлагдаад за банкны картууд одоо үндэсний одоо T картууд стандарт нь одоо ингээд батлагдаад одоо зайнаас унших боломжтой ингээд болоход бас энэ стандарт маань бас үндсэн одоо энэ төлбөрийн хэрэгслүүдийг одоо саадгүй ашиглахад үндсэн суурь одоо стандарт нь болж өгсөнд бас нэг талаараа зөвхөн нийтийн тээврээр хязгаарлагдахгүй Монгол улсад бас энэ төлбөрийн хэрэгслийн одоо хөгжихэд бас бид нар тодорхой хувь нэмэр оруулсандаа бас тэр баг хамт олноороо бид нар бахархдаг. За нууцлын хувьд бол маш өндөр нууцтай. Энэ одоо юу гэдгийг манай энэ картыг хакер даад гэдэг юм уу? Иргэдийн одоо дотор нь байгаа мөнгийг хэн нэгэн авах ямар ч боломжгүй. Энэ одоо бүр энэ дээр бол үнэхээр гайхалтай. Энийг бол бүр дэлхийд баталгаа өгдөг ийм карт. 2015 оны 6 дугаар сар удирдлага хяналтын төв ашиглалтанд орлоо. 7 дугаар сар удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн нээлт боллоо. 10 дугаар сар дамжин суултын хөнгөлөлтийн систем хэрэгжиж эхэллээ. 12 дугаар сар UB Smart Bus гар утасны аппликейшн нэвтрүүллээ. Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санд өгөгдөл бүрдүүлэх гэрээний дагуу нийслэлийн мэдээлэл технологийн газарт мэдээллийн санд хандах эрх үүсэж хамтран ажиллалаа. За энэ төслийг одоо анх нэвтэрж эхэлж байхад бол үүсгэн байгуулагч хүний хувьд бол хамгийн том одоо айдас байсан. Тэр юу гэхээр манай иргэд чинь автобусны шууд 3 хаалгаар 2 хаалгаар зэрэг ордог, зэрэг буудаг юм байсан. Иргэдийг яаж одоо соёлтой зорчиж сурах вэ? Яг бол нэг уртлын хаалган дээр төлбөрийн одоо карт уншигч төхөөрөмжүүд мөн одоо бэлэн мөнгөний хайрцаг бол тухайн үед байсан. Тэгэхээр нөгөө төлбөрөө төлөхийн тулд урд хаалгаараа заавал орж иж төлбөрөдөл нь картаараа зорчин. За тэгээд нөгөө ахмад настан за хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань оюутнууд маань бас нөгөө хөнгөлтөг картаараа зорчихдоо заавал нөгөө карта уншуулж иж тэр маань одоо нөгөө автобус компаниуд маань орлого нь болно. Нөгөө талдаа нийслэлт маань бас хичнээн иргэн зорчоод байна уу? Зорчигч урсгал нь хэдэн цагийн үед ямар байна гэдгийг энэ дата мэдээлэл цугларах одоо энэ гол энгийн боловч маш одоо чухал одоо нэг хэсэг нь одоо энэ уртлын хаалгаар ороод артлын хаалгаар буух хэсэг байсан. Ер нь карта уншуулахгүй дундуур дайрцгаах байх гэж бодсон. Өнөөдөр хүртэл 10 жилийн хугацаанд дундуур дайрсан. Ер нь харагдаагүй. Манай монголчууд ийм соёлыг гой хүлээж авд юм байлээ. Сайн хүлээж авсан. 14 хоногийн дотор хөвшөөд ингээд ерөөсө бүгд уртлын хаалгаар ороод агуур гардаг байсан. Одоо заримдаа карт уншуулахгүй мөнгө төлөхгүй бас туулайчлаг ярьдаг ш. Тэр нүсэл хүртэл уртлын хаалгаар ороод хойдлороо буудаг болсон байл. Энэ бол одоо маш том юм соёл нэвтрүүлсэн гэж ойлгодог ш. Кондуктортой байхад хүмүүс ч орж ирэл хэрэлдээл тий хэрүүл хийгээл тэгэл мөнгө төлбөрөө төлөхгүй тэгэл ер нь хэцүү байдаг байсан шүү. Жолооч бол их нервтэй ажил хийхэд их хүндрэлтэй байсан. Одоо дуу ч юм байхгүй ерөнхийдөө хүмүүс карта дараал зорчоо бүр сурцсан. Смарт карт бол жолооч бидэнд их хэрэгтэй байгаа. Манай энэ жолоочийн юу бол дэлгэц бол хойд хурдах тэргээ заачин. Тэгээ дээрээс нь одоо жолооч бидний ажлын хөлсийг бол зөв тооцож олгоход маш их чухал үүрэг үүсгэж байгаа. Хүмүүс харахад зөвхөн автобусанд карт уншиж байгааг л хараад байдаг. Тэгэхэд бид нар бол удирдлагын төвд бүхэлд нь хийсэн. Ер нь бол энэ нийтийн тээврийн систем бол 3 том систем яваа. Нэгдүгээрт бол бас менежмент систем буюу автобусны удирдлагын систем байгаа. За нийтийн тээврийн удирдлагын систем гэсэн үг. Энэ бол хэдэн автобус шугамд гарав, хэдэн цагт гарав, хаана зогсов гэдэг юм. Хоёр дахь нь бол төлбөр тооцооны систем, e-ticket систем явж байгаа. Гуравт нь бол одоо бас information систем буюу BIC гэдэг систем ярьдаг. Энэ бол
автобус нь хаана явж гэнэ үү, хэдэн хүнтэй явж гэнэ үү, автобус буудлын хооронд яаж явна уу, яаж төвж ирж гэнэ үү гэдэг энэ бүх мэдээллүүдийг иргэдэд болоод бусад хүмүүст мэдээлэл өгч идэг ийм систем. Тэгээ удирдлагын төвөө бол нийслэлийн тээврийн газарт бүтэн хүлээлгэж өгсөн. Смарт картын одоо энэ удирдлагын төв өөрөө байна. Энэ бол одоо өнөөдөр нийтийн тээвэрт үйлчлэгэнд явж байгаа 1000 гаруй автобусыг яг одоо бодит цагийн мэдээллийг нь өгдөг. За одоо энэ автобусны доторх бүх хяналтын камеруудыг мөн автобус баазууд дээр нь шууд рейл таймер хардаг болсон юм давуу болсон байгаа. За манай энэ удирдлагын төв бол одоо 24 цагаар ажилладаг. Манай нийтийн тээврийн одоо ажилчид маань энэ одоо удирдлагын төвийг бол ингээд тогтмол одоо хянаад байж идэг. Удирдлага хяналтын системтэй болсноороо нийтийн тээврийн явж байгаа үйлчилгээ маань өөрөө хүртээмжтэй цагаараа ингээд маршрутаараа ингээд явах энэ болцоонд бүрдэж байгаа. Тэгэхээр нэг талдаа удирдлага байгаад ч гэсэн нөгөө талдаа бас хяналт нь бас ингээд хийх бүрэн болцоотой болж ирсэн ба. Ингэснээр нөгөө бүх зүйл өмнө нь ингээд тодорхойгүй байдаг байсан зүйлүүд нь бүгд ингээд нэгдүгээрт бол ил тод ингээд дэлгэцэн юм шиг ингээд ил тод болохоос гадна санхүүгийн тогтолцооны хувьд ч гэсэн шилэн болж ирснээрээ одоо нийслэлийн одоо хийсэн томоохон ажлуудын нэг бол ялцчгүй болсон байна. За та бүхэнд энэ өглөөний дөрвийн 8 сарын 25-ны сэргэлтийн мэдээллийг танилцуулъя. 8 сарын 25-нд онлайн болон касын програмаар сэргэлтийн мэдээлэл хөнгө зорчилтын тоон 1,339,865 эхний бух карт уншигт дарсан тоо 754,735 хамт зорчилт нь 3,218 эхний зорчилтоор 818,216 эхний дамжин суултаар 319,520 хоёр дахь дамжин суултаар 137,549 гурав дахь дамжин суултаар 64,580 дамжин суулттай байна. За миний танилцуулах мэдээлэл ингээд таслаа. За манай төслийн хүрээнд бүх мэдээлэл бол нийтэд одоо ил тод байршуулад байж идэг. Өөрөөр хэлбэл бид нар шилэн дансанда өдөр тутмын нийтийн тээврийн салбарын орлогыг өдөр тутам байршуулад байж идэг. Тэгэхээр эндээс хэн бүхэн одоо шидэн данснаас нийтийн тээврийн салбарын шугамын орлого өдөр тутам хэдэн төгрөг төвлөрч байна. Үүнээс аж ахуйн нэгж байгууллагууд ямар аж ахуйн нэгж байгууллагууд нь хэдэн төгрөг авч байна. Мөн одоо Улаанбаатар смарт карт компани нь өөрөө энэ орлогоноос хэдэн төгрөгийн шимтгэл авч байна гэдэг нь бол нийтэд ил мэдээлэл байдаг. Энийг хүн болгон ороод үзэх бол боломжтой. Энэ утгаараа ч гэсэн манай компани бол одоо санхүүгийн сахилга бат маш өндөр. Бид нар өөрсдөө яг одоо энэ ил тод байдлыг бол маш эрхэмлэж ажилладаг учраас өөрийн компани дээр ч гэсэн энэ бүх мэдээллийг бол нийтэд ил тод хэлбэрээр ингээ байршуулад ажиллаж байдаг. Тэгээ бидний гол зорилго бол илүү хялбар, илүү одоо амархан бол яавал амьдралын хэв маягийг те хялбарчилж аливаа зүйлийг хялбар болгох вэ гэдэг дээр ингээд анхаарч ажиллаж исэн чинь эргээд зах зээл дээр гарах үед иргэд маань хэрхэн яаж хүлээж авах бол банкны харилцагчид маань яаж хүлээж авах гэдэг дээр бас тийм айцтай байсан. Ягаад гэвэл бидний хувьд бүх зүйл анхдагч, бүх зүйл шин, бүх зүйл одоо тийм бидний хувьд сорилт байсан учраас за одоогор бол нийслэлийн хэмжээнд бол карт сэнгэлэх борлуулах одоо 1000 гаруй цаг бол үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү ухаалаг систем чилдснээс хойш нийтийн тээврийн салбарын орлого тогтвортой болсны дээр иргэд чирэгдэл багтаа тээврийн хэрэгслэр үйлчлүүлэх гээд олон сайн талтай болсон. Аяллаа онлайн платформыг цогцоор нь хөгжүүлж байгаа Tapa Trips.com болон Улаанбаатарын смарт карт компаниуд хамтран нийтийн тээврийн U-Money картыг Tapa Trips.com аппликейшнийг ашиглан онлайнаар цэнгэлэх үйлчилгээг нэвтрүүллээ. U-Money картыг одоо мобайлаар цэнгэлэх, гар утсаараа цэнгэлэх юм шинэ одоо хамтарсан үйлчилгээний талаар одоо өнөөдөр мэдээлэл хийхээр бэлэн болсон байна. За 2017 онд хамгийн анх хаан банктай хамтарсан City Pass нэртэй картыг гаргаж ирсэн бол 2022 оноос эхлээд за Голомт банктай хамтарсан T-Card, Худалдаа авчлын банктай хамтарсан Brito Classic, Brito Einstein картуудыг гаргаж ирсэн. За үүний дараагаар 2024 оноос эхлээд за мөн дахин одоо хаан банктай хамтарсан залуус зориулсан K-картыг гаргаж ирсэн. Нийтийн тээврээр зорчихдоо U-Money карта, Toki, HiPay, Tapa Trip, Social Pay Junior аппликейшнаар хизээж хаанаас ч утсаараа цэнэглээрэй. U-Money банктай хамтарсан картыг хэрэглэх амархан. За тухайн онд Хас банктай хамтарсан за хүүхдийн функцтай бүхий хүүхдэд зориулсан тэмүүлэл карт мөн залуус зориулсан Future картуудыг гаргаад байна. Хийж хэрэгжүүлсэн бас өөрсдөө болон за банк санхүүгийн салбарынхаараа бахархдаг нэг зүйл бол яалтчгүй банктай хамтарсан карт гэдэг энэ цоошин үйлчилгээг нэвтрүүлсэндээ бас бүх хамт олон оролцогч талуудаа бас бид нар баярлал талархаж явдаг. Нийтийн тээвэрт дэлхийд бол яагаад энэ карт заавал байдаг вэ гэхээр
маш богино хугацаанд одоо мэдээллийг дамжуулж хүмүүсийг ямар ч төвжрэл одоо үүсэхгүйгээр авч. Тэгэхгүй өвд өдөр чинь одоо автобусны буудал дээр хичнээн олон очрож яадаг тий. Тэгтэл нөгөө QR код хоорондоо тань тэр хооронд мэдээлэл дамжуулна мөн төлбөрөө солилцсон гэдэг энэ бол айгүй уддаг. Тэгэхээр нөгөө хүмүүс яарад мөнгө алдах эрсдэл үүснэ. Дээрээс нь нөгөө төвжрэл үүснэ. Автобусанд суух хугацаа ч өөрөө удаашрна гэсэн. Манай системийн хувьд бол 1.2 дойлд мэдээлэл дамжуулдаг юм гайхалтай систем байна. 20 онд ковид гарчаад байж хат бидний хийсэн ажил зөв болж дээ гэж би бахархаж байсан. Өөрийнхөө гар утсаар карта цэнэглэх боломжтой болсон байсан учраас бас нэлээд одоо юм хүртээмжтэй за хялбар үйлчилгээ болсон гэж үзэж болох байхаа. За манай компанийн зүгээс YouMoney карт цэнэглэх үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах чиглэлээр эдгээр олон шаталт арга хэмжээг авч хэрэгжүүлснээр өнөөдрийн байдлаар 1500 гэрээцээр дамжуулан иргэдэд YouMoney карт цэнэглэх үйлчилгээг хүргэж байгаа. 2017 оны 4-р сар нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн картын хэрэглээнд шилжлээ. 10-р сар нийтийн тээврийн чиглэлийг дуу хоолойгоор зарлах боллоо. 2019 оны 11-р сар YouMoney цэгмэн картын үйлчилгээний мэдээлэлээ шалгах үйлчилгээг нэвтрүүллээ. UB Smart Bus аппликейшнг нэвтрүүлж хайлтын хурдыг сайжруулах, буудал дээр ирэх автобусны хугацааг минутын наривчлалаар харуулдаг боллоо. 2020 оны 1-р сар иргэд хэвийн картын үлдэгдлээ буцаан авах боломжтой боллоо. 4-р сар зорчилтын төлбөрт баримтын суглааны дугаар олгодог боллоо. Сайн байна Улаанбаатар смарт карт. Сайн байна Улаанбаатар смарт карт. Улаанбаатар смарт карт компани иргэдэд илүү хүртээмжтэй хялбар үйлчилгээг хүргэх үүднээс автобусны ижүүрэн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна. За манай хэлтсийн онцлог гэвэл шугамын одоо тээврийн хэрэгсэл болон баазууд дээр одоо паркинг зогсон тээврийн хэрэгслийн удирдлага мэдээллийн цахим төлбөрийн системийн төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг нь одоо хоногийн 24 цагт бүх аж ахуйн нэгжүүд шуурхай үйлчилгээ үзүүлэн хариуцсан ажиллаж байна. Манай хэлтсийн онцлог гэх юм бол шөнийн ээлж бас байж идэг. Бүх тээврийн хэрэгсэл парклагдсан үед аж ахуйн нэгжүүдээр одоо эвдэрч болцсохгүй төхөөрөмжүүдийг урьдчилан засаж шугамын эвдэрлээс сэргийлэх тал дээр бол маш цаг алдалгүй шуурхай одоо ажиллаж байна. За системийн хувьд бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд 1 удаа 1 секунд ер нь зогсож үзээгүй. Дээрээс нь манай системийн хувьд бол офлайн систем горимд ажилладаг гэсэн үг. Нэгсэндээ интернетийн сүлжээгүй орчинд систем маань ажиллаад өөр дөрөө мөнгө хураагаад тэгээ энийгээ сүлжээтэй болохоор шууд төв сэрүүлэгээ шилжүүлдэг гэсэн үг. Тэгэхээр ерөөс ямар ч юм одоо алдагдал гарах боломжгүй гэсэн үг. Жишээ нь манайхан энэ картын системийн одоо юу гэдгийг сүлжээтэй системийг мэдж байгаа шүү дээ. Одоо багшинд эдийн багийн дараа яваад ирсэн чинь сүлжээ байхгүй байна та хүлээж байгаараа тэрний төлбөр тооцоо хийж чадахгүй байна гэл ингээл хүлээгэл байж идэг. Тим юм тохиолдож л байдаг. Тэгэхээр манайх бол банкны системээс найдвартай систем гэж ойлгож болно. Анхнаас нь бид энэ системийг Монголд тааруулж жил ноцолж хийсэн 10 жил сайжруулсан. Энэ амжилтын ард манай багийн гишүүд хамт олон байгааг онцлон тэмдэглэмээр байна. Манай Улаанбаатар смарт карт компани жилийн 365 хоногт баяр ёслол амралтын өдрүүдэд 24 цагийн турш нийтийн тээврийн үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. Ажилтнууд маань системийг тогтвортой, найдвартай ажилуулахын тулд тасралтгүй ажилладаг. Ийхүү 10 жилийн турш ямар нэгэн сааталгүй, тасралтгүй системийг амжилттай ажиллуулж ирсэн Улаанбаатар смарт карт компани бүх ажилчдаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 협력하기를 바랍니다. За манай систем нь нийтийн тээврийн төлбөр тооцооны хэрэгсэл болох YouMoney картыг анх хэвлэх, цэнэглэх, төлбөр тооцоо хийх, аж ахуйн нэгжүүдэд шугамын орлогыг хуваарлах бүх одоо тооцоолууд автоматар хийгддэг бөгөөд мөн нийтийн тээврийн үйлчилгээнд одоо явж байгаа тээврийн хэрэгслүүдийн бүх удирдлага хяналтын мэдээллийг бол манайх бүртгэж байдаг. За энэ бүртгэгдснийхээ үндсэн дээр одоо маш хэмжээний дата манай систем дээр үүсэж идэг. Одоогоор бол 10 жилийн хугацаанд 15 терабайт бол дата үүссэн байна. Ер нь аливаа байгууллагын хамгийн үнэт одоо мэдээлэл юу гэвэл өнөө цагт дата болсон. Тэгэхээр Улаанбаатар смарт компани одоо 10 жилийн үйлчлэгэнд цугларсан хэдэн сая
тэрүүн хүний одоо зорчих хөдөлгөөний энэ мэдээлэл бол манай нийтийн тээврийн үйлчлэгээний өнөөдрийн цаашдын бүхэл төлөвлөлтөн дээр одоо гол суурь болж байгаа. Ганц энэ төслийн хүрээнд гэхгүйгээр энэ Улаанбаатар хотын хэмжээнд энэ бүх иргэдийн зочид мэдээлэлээр үндэслээд цаашид зөвхөн тээврийг биш хот төлөвлөлт, бусад зам төлөвлөлт энэ зүйлүүдээр л энэ зүйлийг ашиглаад Улаанбаатар хотын тээврийн загварчлал энэ чиглэлийн ажлуудаар л өргөн дэлгэр ашиглаад явж байгаа. Тэгээ манай компанитай хамтарч ажиллая гэсэн датан дээр ч хамтарч ажиллая гэсэн айгүй олон саналууд ирдэг. Тэр болгон дээр манайх бол датагаа бас нээлттэй өгдөг. Ягаад бол тэр датаг ингэж одоо юм өхмөл хөрөнгө биш. Датад анализ хийгээд датаг ашиглах юм бол энэ дээр маш чухал одоо мэдээлэлүүд байгаа байхгүй. Манай тэр одоо Азийн хөгжлийн банк нь одоо техникийн сургууль гэдэг юм уу маш олон байгууллага энэ дээр судалгааны байгууллагууд хийгээд судалгаа хийгээ явдаг. Хэрэглэгчийн нөгөө сэтгэл ханамжийн судалгаа гэдгийг бол хийсэн байгаа. Энэ дээр л манай YouMoney Card маш өндөр эмзэгийг авсан байт юм билээ. Зорчигч урсгалыг бид нар бодит байдлаар тооцож байгаа. Ингэж бодит байдлаар тооцснороо бид нар нийслэлийн төсөвт бол тодорхой хэмжээний хэмнэлтийг бол хийгээд улсын төсөвт бол ямар ч байсан нэг 10 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Улсын төсвөөс буюу одоо татвар төлөгчдийн мөнгнөөс 340 орчим тэрбум төгрөгийг одоо хэмнэсэн байгаа. Манай систем нэвтэрснээрээ бүх одоо нийтийн төвийн зорчих иргэдийг бодитоогоор одоо тоог нь гаргаж ирсэн. Одоо үндсэндээ бол тухайн үед бол 190 мянган ахмад зорчдог гэсэн бэл манайхыг нэвтрээс ихснээс хойш 92 мянган ахмад зорчдог гэдэг тодорхой бодиттой гардаг болсон байна. За хөгжлийн одоо бэрхшээлтэй иргэд гэхэд л бас л 180 мянган иргэдэд зорчдог гээл одоо шууд нөхөө олгороос мөнгө олгодог байсан бол одоо 110 мянган иргэн зорчиж байна. За оюутнууд гэхэд 200 мянган оюутан зорчдог гэсэн тоо байсан бол бид нар ингээд бүртгээд эхлэхэд 88 мянган оюутан зорчдог гэдэг ийм тоо гарсан. За энэ бүх одоо нөхөө олгорын мөнгө чинь манай компани нэвтрснээр хэмнээд одоо ингээд 340 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт ингээд төвлөрүүлээд хэмж байна гэсэн үг. Их хотын хөдөлгөөн иргэдийн ая тухтай нөхцөлийн цаана тууштай хөдөлмөр, мэрэгжлийн ур чадвар, хариуцлагатай хамт олон бий. Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг амжилттай хэрэгжүүлж, хотын хөдөлгөөнийг илүү ухаалаг, илүү найдвартай болгож байгаа манлайлагчид бий. Өдөр бүрийн сая зорчигчийн итгэл, тав тух, цаг хугацааг хамгаалж, аюулгүй байдлыг хангахын төлөө тэд чин сэтгэлээ зориулан ажилладаг. Тэдний гарт буй технологийн шийдэл бүр, хэрэглэгчийн карт бүр, хариуцлага, итгэл, шинчиллийн илэрхийлэл юм. Тууштай хөдөлмөр, мэрэгжлийн ур чадвараараа Улаанбаатар Smart Card компани хамт олон их хотын хөгжлийн хэмнэлийг тодорхойлж байна. Орчин үеийн дэвшлийг Монголд нутагшуулж, дэлхийд үнэлэгдэх системийг бүтээсэн тэдний амжилт бол зөвхөн технологийн бус, хөдөлмөр зүтгэл, шин сэтгэлийн үр дүн юм. Улаанбаатар Smart Card компани 10 жилийн хугацаанд тус туслыг амжилттай Монголд ингээд нутагшуулаад дараа дараагийн Солонгос улсаас ингээд орох хөрөнгө оруулалтууд ингээд итгэл төрж, энэ нь болохоор Монгол улсын эдийн засагт бас тодорхой хувь нэмрээ оруулж исэн төсөл гэж үзэж байгаа. Цаашдаа бид нэр дэвшилтэт технологи, шинэ инновацийг нэвтрүүлэн AI буюу хиймэл оюун ухаан, үүлэн технологиг бид нэр ашиглан цааш нь үйлчилгээндээ гаргахаар манай инженер техникийн ажилчид маань ажиллаж байна. За энэ 10 жилийн бүтээн байгуулалтыг хамтдаа бүтээлдсэн хамтрагч гадаад дотоодын байгууллагууд болон нийслэлийн төр засгийн байгууллага, агентлагууд, хамтрагч, банк санхүүгийн байгууллагууд болон иргэд нийт бидний хэрэглэгч та бүхэндээ 10 жилийн баярын мэндийг хүргье. Тэгээ энэ өдрүүдэд одоо хамт олноороо өмнөх их бахархаж байна. Нийтийн тээврийн энэ цогц системийг нэвтрүүлээд анх үүсгэн байгуулсан манай Ган Эрдэнэ захирал гэж сайхан залуу байсан. Өнөөдөр бол бурхны оронд байгаа. За мөн сод Эрдэнэ захиралтаа их баярлалаа. Ингээд анх үүсгэн байгуулсан улсуудаас баярлалаа гэж хэлье. Мөн тухайн үед биднийг ойлгож дэмжиж одоо ингэж хамтарч ажилласан хотын дарга Батүл даргын багийн хамт олонд за үе одоо нийтийн тээврийн удирдлагууд бас мөн баярлалаа гэдгээ хэлье. За өнөөдөр компанийн хамт олонд 10 жилийн ойн мэндийг бас өргөн дэвшүүлье. За мөн YouMoney Card-аар хэрэгжилж зорчдог нийт Улаанбаатар хотын нийслэлчүүдтэй бас ойн баярын мэндийг хүргэе. Та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Тэд зөвхөн технологи бүтээдгүй, хүмүүсийн амьдралыг чанартай, аюулгүй болгож хөгжүүлдэг. Тэд зүгээр нэг хөдөлмөрлөөгүй, иргэдийн ая тухтай амьдралыг хамгаалан ажилладаг. Тэдний зорилго бол зөвхөн тээвэр биш, бидний амьдралын чанарыг дээшлүүлэх, өдөр тутмын ая тухыг бүрдүүлдэг. Тэдний ухаалаг шийдэл, найдвартай систем,
зурчигч бүрийн итгэл, цаг хугацаа, аюулгүй байдлын баталгаа. Энэ бүхний төлөө Улаанбаатар Smart Card компани хамт олон тууштай хөдөлмөрлөж, технологийн дэвшлийг амьдралд шингээж байна. Ухаалаг шийдэл, найдвартай үйлчилгээ, иргэдийн ая тухтай аюулгүй зорчих амьдралын баталгаа Улаанбаатар Smart Card.